Сайн байна уу? Марлаад байна. Өнөөдөр та бүхэндээ өөрийн амьдралын шилдэг 10 дуу танилцуулах болно. За, ингээд эхний дуу бол Rocket Bay. Нэг өдрийн За, энэ дуу болохоор яг бүр миний амьдралын бүр номер 1 дуу байгаа. Тэгээд яг нөгөө анх зургатаар жоохон бахта зургатаар гарч яхад нь сонсч исэн. Тэгээд сонсоод би бүр ингээд нөгөө нэг байнга зургатаар явдаг гэсэн. Тэгээд тэр үедээ байнга сонсоод бүр ингээд бүхүүгийн цээжилсэн дандаад бүхүүгээр нь дагаж дуулдаг гэсэн. Тэгээд яг нөгөө тухайн үедээ сонсож байхдаа үгийг нь олныг амар сайн ухаж ойлгодоггүй байсан мөлий. Тэгээд яг сүүлд жирээд дахиад сонссон чинь амар гайхалтай өгтэй. Тэгээд энэ дууг сонсох юм бол би яг ингээд өөрийнхөө амьдралын нөгөө өөрийгөө нэг өгүүлбэрээр илэрхийлээч гэдэг хүмүүс тэгдэг штэ. Тэгэх юм бол би өөрийгөө нэг өдрийн хаана гэж илэрхийлнэ. Ер нь тийм хэмжээний дуу. Учиргүй мэд санагдан эндээ суртал мотор хит тутурхангүй мэр санагдан гэвч тэмжин хаяан тулсан өндөр түймэр замыг маань хаан очих ёстой газар тусгаарлагдсан ханы наан цаан эндээ үлдвэл бүх зүйлийн энгийн бүхний дундан шингэн Big Bang-ийн Lies гэдэг байгаа. За Big Bang хамтлаг бол миний амьдралтай бүр ашиггүй холбоотой. Тэгээд миний дуучин болох хүсэл маань энэ хамтлагаас ер нь бол эхэлж тавигдсан гэж хэлж болно. Тэгээд энийг би нөгөө Big Bang-ийн Lies-ыг би анх нөгөө миний жоохон бахта нэг тоглоомоор барьдаг гэсэн нэг юм жижиг солонгосоос ирсэн утсаасан. Тэгээд тэрний дуудлаган дээр энэ дуу явдаг гэсэн баггүй юу? Тэгээд би энийг яг хэний ямар дуу гэдгийг нь мэдэхгүй ч гэсэндээ амар их сонсдог гэж агаад дараа нь зурагтаар хөгжмийн завсарлага гэх нэвтрүүлэг явж байхад олж мэдчихсэн. Тэгээд тэрнээс хойш Big Bang хамтлагийг одоо өдөө хүртэл сонсож байгаа. Тэгээд ялцчгүй миний амьдралын хамгийн шилдэг дуу. What to do гэдэг байгаа. За би энэ Dean гэдэг энэ солонгосын артист байгаа. Энэ дуучныг би ерөөсөө мэддэггүй байж байгаад энэ дуугаар нь мэддэг болчихсон байхгүй юу. Тэгээд манай үеэл ах надад хамгийн анх дөнгөж энэ дуу гарч ирсэн сонсуулаад тэгээд би бүр аягүй дурлаж сонсч ирсэн. Тэгээд одоо л энэ дууг бүр ингээд ямар ч цаг үед баяртай гонхтой ямар ч хамаагүй цаг үед сонсохоор бүр ингээд аягүй гоё мэдрэмж авдаг дуу байгаа. Тэгээд үг нь амар гонхтой ч гэсэндээ би ингээд гониглаагүй битээ ч гэсэн сонсоод амар гоё идэг. 대체 왜 이래 그만해 이제 이별 노래 Oka in Peace гэдэг байгаа. За энэ болохоор яг миний нөгөө хамгийн их сонсож тайвширдаг дуу байгаа. Тэгээд үгэнч тэр аянч тэр маш гайхалтай агуулгатай тийм дуу. Тэгээд Oka-гийн дуунуудаас миний хамгийн дуртай дуу энэ байгаа. Never go. Talşana
Gazette гэдэг хамтлагийн дуу байгаа. За энэ хамтлагийг болохоор би бүр 3 дугаар ангид байхдаа анх сонсч ирсэн. Тэгээд нөгөө манай ах энэ хамтлагийг сонсдог байжгаад надад сонсуулаад тэгээд ахтайгаа нийлж энэ хамтлагийн хэдэн дог ер нь бол амар сонсдог байсан. Тэгээд нөгөө амар эмо стайл тэр үед амар их дэлгэрсэн байсан. Тэгээд энэ хамтлагийг сонсоод хумсаа дандаа хараар будчихудаа л ингээл юм өнгөнгийн юм зөөч хөтөг тийм байсан. Тэгээд энэ доо болохоор аялгаа нь маш гоё, хөгжим нь маш гоё. Тэгээд жинхэнэ нөгөө нэг эморлийн ноёр хэлдэг баг. Урт бол чинийх. Хугацаа бас чинийх. Хязгааргүй гигабайт. Unlimited mode. Frank Sinatra, The Impossible Dream гэдэг юм байна. Би энийг хамгийн анх Jennifer Hudson-ы дуулсан хувилбарыг сонсч ийсэн. Тэгээд дараа нь яг энэ дуучных нь хувилбараар нь сонсоод маш их дурлж сонсч ийсэн. Тэгээд би яг сая нөгөө voice show-нд орж явах явцдаа энэ дууг айгүйх сонсдог гэсэн. Тэгээд сонсхолоор нөгөө нэг бүх юм шантрал айдас тэгэл юу гэдэг юм зүрхэл бүх юм мартаал яг зүгээр ингээд яг мөрөөдөлтөө ингээд яг амьдарч байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг тийм аялгаутай үгтэй гахалтай байгаа. This is my quest to follow that star, no matter how hopeless, no matter how far, to be willing to give when there's no more to give, to be willing. За хүн болгоны мэддэг доо байна. Энэ болохоор тэгээд энийг би яг нөгөө жоохон тоо айгүй их сонсож нөгөө нэг гэртээ нэг ганцаараа гэр мэрээ цэвэрлж байхдаа хүмүүс айгүй нөгөө нэг бүжиглээл дуулаад яг тийм үе байдаг та. Тэр үедээс амар их сонсдог байсан. Тэгээд сонсоод би яг ингээд өөрийгөө ирээдүйд дуучин болоод тэгээд тайзан дээр яг ийм ирч хүчтэйгээр ингээд байгаагаар төсөөлдөг байсан. Ерөнхийдөө маш их дурсамжтай. За тэгэхээр нэг Япон хамтлагийн дуу байгаа. Би ерөнхийдөө бол нөгөө нэг яг энэ хоёр хамтлагийг сонсдог Япон дуучдаас тэгээд One Ok Rock гэдэг хамтлагийн цөөн хідэн дууг нь мэддэг. Тэгээд тэр дундаас хамгийн гоё нь тэгээд бас их дурсамжтай. Нөгөө яг анх нөгөө надтай цог хамт бэлтгэл хийдэг ийм хүүхдүүд байдаг гэсэн хэвгүй. Тэгээд тэр хүүхдүүдтэйгээ анх танилцаад тэгээд ийм өвөл амар хүүтэн бэлтгэл хийжээд оройн нилээ оройд ш тараад гэрлүүгээ алхаж явж байхдаа энэ дуу сонсдог гэсэн. Тэгээд мэдгүй яагаад ч юм тэр үед би нэг амар юм зүрх шархалж мархлаад байсан юм байдгүй л байсан л та. Тэгсэн мөртлөө энийг сонсохоор амар их эмороод идэг байсан. Тэгээд маш гоё үг аялалгаатай дуугаа. And to say the lie, we'll find another you that can be true. Oh. Яни гэд ийм уран бүтээлчийн Nightingale гэд ийм зүгээр юм хөгжмийн найруулга юм зохиол байгаа. Тэгээд энийг бас жоохон бахтаа сонсч ирсэн. Тэгээд айгүй их нөгөө нэг ямар нэг яг ингээд анзаараад байхлаар яг энэ ингээд хөгжмийг би ингээд ямар нэгэн үйл ажиллагаа эсвэл тэмцээн ямар нэг юм хүнд сорилтын өмнө
энэ аялалгыг дандаа сонсдог юм байна лээ. Анзаараад хахад тэгээ сонсоод аягүй их тайвшраад сандралаасаа гардаг юм даа. Хамгийн сүүлийн дуу маань Queen хамтлагийн We Are The Champions. За энэ дууг яг би бас яг энэ дуугаар Queen хамтлагийн байдаг гэдгийг мэдчихсэн. Яг нөгөө 2008 оны Олимпийн үеэр хаа би нөгөө гэртээ ганцаараа амар их үлддэг байсан байхгүй юу. Тэгээд нөгөө гэртээ ганцаараа үлдээл зургатаар дандаа ингээл баахан олимп гараад барилтаас фокстол ингээл баахан олимп гарч байгаа л яг төгсгөлд нь энэ дуу дандаа явдаг. Тэгээ би энэ дууг одоо хэний ямар дуу юм бол тоо гэж амар их боддог гэж сүүлд Queen хамтлагийн дуу гэдгийг олж мэдсэн. Тэгээд тоо үедээ би нөгөө гэртээ ганцаараа үлдээд энэ дууг амар их дагаж арилдаг байсан байгаа. Тэгээд маш их дурсамжтай дуу. За ингээд миний амьдралын шилдэг 10 дуутай танилцсанд баярлалаа. Тэгээд та нар ч гэсэн сонсоод үзээрэй. Баяртай. You brought me fame and fortune and everything goes.